За сайн байцгаана уу. Өнөөдөр би надаас аюул олон хүмүүс FPV дроны талаар асуудаг. Би өнөөдөр FPV дроны талаар жоохон мэдээлэл өгье. За үндсэндээ энэ бол 5 инч FPV дрон байна. За 5 инч гэж яаж мэдээд байгаа юм бэ гэвэл энэ дээр сенсорын хэмжээгээр нэрлээд байгаа байхгүй. Тэгээ та бүхэнд за энэ 5 инчийн сенс байна. Энэ ингэж энэ дээр ордог. Энэ сенсны хэмжээгээр нь энэ дроныг нэрлээд 5 инч англиад 5 инчийн дрон гэж байгаа. За жишээ нь өөр дрон байна. За энэ бол 7 инчийн дрон. 7 инчийн сенс орно гэсэн. Энэ дээр ингээд 7 инчийн сенс орох хэрэгтэй. За энэ бол 5 инчийн дрон. За ингээд харьцуулах юм бол энэ хоёр ингээд жоохон ялгаатай. За энэ бол яг mid range гэж явдаг. Mid range гэхэлэр яг дундаж зайд явна. За холч нис чинь ойрс нис чинь энэ маань бас freestyle чи чинь cinematic нисэлт чи чинь ер нь universal загвар гэж ойлгож байна. Хамгийн боломжийн бас хүчтэй тэгсэн мөртлөө бүх төрлийн нислэг үүдчихэв. Тэгэхээр энэ бол анх эхэлж байгаа хүнд бол хамгийн тохиромжтой. Дээрээс нь энэ айгүй бат бөх байдаг. Их биеийн карбоноор ийгдсэн байдаг. За тэгээ энүүгээр 3D принтерээр ингээ хэвлсэн эдгээр зүйлс нь болохоор нөгөө импакт аваад унахад хамгаалах зорилготой ингээд хийгддэг. За 4 мотор байна. За дээрээс нь S буюу electronic speed controller гэж нэрлэдэг. Энэ болохоор моторын хурдыг тохируулдаг зүйл байгаа. Энэ хамгийн дор байгаа. За энэ хамгийн дээр байгаа нь flight controller буюу ерөнхийдөө энэ процессор бүх юмны доо тархины хэмжээ явуулах гэсэн үг байхгүй. Одоо бүгдийг ингээд нийлүүлсэн ганц юм electronic бас chip юу board бас байдаг. All-in one гэж нэрлэдэг тэрийг. За энэ хоёроос гадна дронд дахиад нэг зүйл байгаа нь VTX буюу одоо видео трансмиттер буюу одоо дүрс дамжуулах систем юм. За энэ маань энэ урдлын энэ камертай холбогдож ажилладаг. Энэний сүлжээ нь болохоор 5.8 ГГц буюу одоо энэ антенн байна л да. Энэ антенныхаа тусламжтайгаар өөрийнхөө гогглтой эсвэл одоо юу гэдэг дэлгэцээр нисдэг бол дэлгэцтэй холбогдож ажиллана гэсэн. Энэ VTX маань хоёр төрөл байдаг. Аналог буюу дижитал гэж байдаг. Миний хувьд бол энэ дээр бол дижитал нь байна. Яагаад гэвэл миний гогл өөрөө дижитал гогл болохоор дижиталаа нисдэг болохоор миний бүх дрон дижитал дүрс дамжуулах системтэй байдаг. За би гогл харуулчих. Энэ бол DJI Goggles V2 гэдэг гогл байна. За энэ кристалл гэсэн нэг антенн жижиг шажиг тоногтой. За тэгээд энэ маань саяны энэ VTX гэдэг VTX буюу энэ видео дамжуулах системтэй энэ хоёр маань холбогдож ажиллана. За энүүгээр дүрс өхөөс гадна бүх төрлийн мэдээллийг бас дамжуулна. Энэ хэрвээ GPS-тэй бол GPS-ний мэдээллийг бас дамжуулна. За энэ хоёр дээр нэмэх нь контроллер буюу одоо удирдлага орж ирнэ. За энэ удирдлага маань бас олон янз байгаа. Энэ 915 МГц буюу одоо 915 гэсэн сүлжээн дээр ажилладаг 10 flagship брендийн антенн байна. За энэ антенныг би одоо энэ FRSky гэсэн контроллер дээр нэмсэн гэсэн үг байхгүй. За энэ антенн маань энэ чинээ receiver буюу юм жижиг юм чиптэй холбогдож ажилладаг. Тэр чип маань өөрөөсөө антеннтэй бас энэчээ тэгэхээр дахиад нэг антенн орж байна. Би яг энэ дроны receiver түр авчихсан байгаа болохоор энэ төр receiver байхгүй байна. Тэгээд тэрнтэй холбогдож ажилладаг. За үндсэн ийм 3 юмнаас ингэж бүрдэж дрон биснэ. За тэгэхээр одоо дронд маань юу дутуу байна вэ гэхлээр батарей байгаа. Батарей бол ингээд миний энэ дрон бол 4-6 сэлээр ажиллах дрон байгаа. За сэл гэдэг нь юу вэ гэхлээр батарейн дээр 6 хэсэг хийгдсэн. Энэ яадаг вэ гэхлээр 6 ширхэг батарей орсон гэсэн үг. Тэгээд 4 5 6 ширхэг. За цэнгэлсэн багт 25 байвал за дундаж бол 22.2 гэсэн. За энэ бол одоо би шинэ татуу брендийн 1050 мАh-тай 120C-тэй батарей гэж байна. 120C гэж тэмдэг байгаа. Энэ C нэмэгдэх тусам батарейны үн бас нэмэгддэг. Яагаад вэ гэхээр энэ C нь одоо агшин 604 ампер үзүүлэх. Дээрээс нь би огцом хаад зөхөд маш өндөр байна. Хурдан маш богино хугацаанд өндөр ампер дрон руу шахаж өгч чаддаг гэсэн үг. Тийм болохоор энэ C өндөр байх тусам
тэр хүчин нэмэгддэг. Тийм болохоор C өндөртэй батарей нь жоохон үнэтэй байдаг. За жишээ нь энэ бол 650 мАh талантайстэй 4 сүүлийн батарей. 4 сүүл яаж юм бэ? 1 2 3 4 сүүлийн батарей байна. За 4 сүүлийн батарей чинь цэнгэлсэн байхдаа 16.8 вольт. За цэнгэлэг байхдаа 14.8 гэдэг дундаж вольт нь 14 вольт. За цэнгэлгээд ирэхлээр 16 вольт байна. Ийм ялгаатай байдаг. За энэ бол 5 инчийн дрон. За энэ бол ингээд 7 инчийн дрон. Энэ маань ямар зорилготой вэ гэхээр long range буюу бүр уухад хол явдаг. Уул ирмэгээр өндөр тавтай тийм дрон хэлдэг. За энэ маань үндсэн 6 эсийн батарейгаараа жишээ нь хоосон багтаа 6 минут хэсдэг. За 6 минут орчим хэсдэг. За GoPro тавиад 4-5 минут орчим хэсдэг. Энэ дрон маань бол одоо жишээ нэг том батарейгаараа бол 15-20 минут хэсний ийм ялгаатай байгаа шүү.